Амар чангалаад татчихлаа. За эхлэх байлаа. За сэдвийн нэр нэрээ юу гэж явах вэ? Хэрхэн уучлах вэ? Уучлалтын ач тус ч юм уу? Яг юу гэх вэ? Уучлах нь таны бодлоос өөр ч шиг. За яхаа хөө. Зүгээр одоо нэг амар ерөнхий нэртэй яаж байгаа сүлд нь заахтаа тэр нөгөө гоё юм бодоод олчих шин. Сонор сонсогчдоо подлог подкастын манай ээлжид нэгэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр бид хоёр ихээс өмнө эхлээд бүтэн 5-6 сарын турш яагаад алга болсон бэ гэдэг бицэн товчон тайлбар бас гэх юм шашин тий зүгээр яагаад алга болсноо халтгаан дурдаад өнгөрөх юм бол нэгдүгürt манай подлог подкастын хамт олон бид нэр гурлаа ажилладаг. Гурлаа их сургуулаа нэгдүгээр төгсөх гээд зав зөвлөг болсон. За хоёрдугаар их сургуулаа төгсчөөд шууд ажил хийх цаашаа өөрсдийнхөө карьер, өөрсдийнхөө амьдралд юу хийх зэрэг төлөвлөж өөрсөндөө дотроо бас бясалгах нэлээд хугацаа шаардлагатай болсон. Тэгээд энэ ер нь энэ хугацаанд подкастаа хийхэд төр зур зогсоод тэгээд өнөөдрөөс иргэн ирж байна. За ингэж ирэхдээ бид нэр өмнө бол подкаст маань эцсийн хувьд дандаа нэг сэдвийг сонгож тухайн сэдвийн хүрээнд шинжилгээ ухааны судлалын шинжилгээ ухааны хүрээнд тайлбарыг өгөөд тэгээ өөрсдийнхөө уншиж судалсан зүйлсээр тайлбараа баяжуулаад тэгээ өөрсдийнхөө дүгнэлтийг хэлээд дуустдаг байсан. За арай одооноос эхлээд бид нэр подкастыг илүүтэйгээр хувийн туршлага дээр үндэслээд сэдвүүдээр жишээнүүдийг өгөх. За мөн уншсан судалгааны өгүүл болон бусад аль бисны вебсайт ном зэрэгс авсан мэдээллүүдээр баяжуулан явуулахаар төлөвлөж байна. За тэгээ ямар ч байсан өгөгдөх, яригдах жишээнүүд маань бидний илүү хувийн амьдралаас гарч ирж байгаа. Бид нөр өөрсдөө амьдрал дээр ярьж байгаа сэдвээ туршиж үзээд ярьж байгаа сэдвээ туулаад өнгөрүүлсэн учраас илүү хүмүүст тусах нь ойрхон байх юм болов уу гэдэг үүднээс ийм бүтцтэйгээр явж байгаа. Тэгэхээр бусад өөр гадны болон дотоодын эсрэг судлалын шинжилгээ ухааны подкастуудаас арай өөр маягийн те илүү нэг тийм хоорондоо ярилцлага хийсэн төлөв рүү бол шилжиж орж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр сонсогч та бүхэн ч гэсэндээ өөрсдийнхөө санал бодлыг хэлж өгч туслаарай. Илүү бол цаашдаа сайжруулад явах болно гэж те. За тэгээ өнөөдрийн сэдв бол уучлал гэж яг юу юм бэ? Хэрхэн бусдыг уучлах вэ? За мөн өөрийгөө уучлах вэ? Тэгээ уучлалт гэдэг нь яг таны болон бидний өмнө боддог байсан шиг ойлголт мөн үү? За хэрвээ таны бодож исэн ойлголтоос өөр ойлголт байх юм бол мөн сэтгэлдээ биднэртэй хуваалцаарай. Подкастын доор комент хэсэг дээр тэ. За хүслэнгийн хувьд эргэж ирсэнтэйгээ холбогдуулан хэлэх зүйл байна. За ямар ч байсан сэтгэл бол амар өндөр. Яагаад вэ гэхээр амар ингээд нэг тийм шин зүйл дахиад шинээр хэлж байгаа юм шиг л мэдрэмжтэй байна. Подкаст бичээгөө өмнө нэг удаагүй л тийм. Гэхдээ яг нөгөө нэг энэ одоо бичээд них одоо олон сонсогчгүй ч гэсэндээ яг бид эдийн подкастыг хүлээж сонсдог яг цөөн тооны ч гэсэндээ өмнө сонсогч нартай болсон. Тэгээд дугаар болгоно ингээд яг тогтмол 7 хоногтой ч юм уу 14 хоногтой ч юм уу бичээд сонсоод ингээд бүр яг тэр нэг амьдралынхаа хвшил дадсан байж агаад тэрнээсээ гараад шал өөр амьдралын эргүүлэг рүү би тэд бүгдээрээ яг шилжиж авлаа. Тэгээд дахиж бичих болсондоо маш их баяртай байгаа. Тэгээ мэдээж хэрэг яа бидгээд ингээд подкаст хийх гээд одоо өөртөөхөө бас амьдралын нэг цагаас ингээд илүүчлээл тусгай зав гаргаал ингээд бичиж байгаа. Яагаад бичих гээд байгаа вэ гэхээр нэгдүгээрт бид нар бас өөртөө суралцаж явж байгаа залуу хүмүүс подкаст бичиж байгаа хэвчээ бид нар маш олон зүйлийг судлаад, эргцүүлж бодоод за маш олон хүмүүсийн амьдралын түүхийг ч юм уу одоо энэ юу яагаад ингэсэн бол энэний учир нь юу байсан болоо гэд эрэл хайгуул хийж идэг. Энэ нь өөртөө биднэрт нэгдүгээрт маш том одоо хөгжих нэг үндэс болж өгч идэг. За дараагийнхан шалтгаан гэх юм бол мэдээж хэрэг бидний подкаст хийх гэдэг үндсэн зорилго буюу за хүн болгонд сэтгэл зүйн боловсролыг түгээе. Түгээхдээ бид нэр одоо юу гэдэг чинь айхтар мундаг шим нээлт хийгээд ч юм уу эсвэл хүн болгоны амьдралыг ингээд сайхан болгож чадахгүй ч гэсэндээ ядчил хүмүүс одоо өөрсдийнхөө өдөр тутмын амьдрал тохиолдоод байгаа асуудлуудын наад захын гаргалгааг нь мэдчихдэг. За ер нь бид нэр сэтгэл зүйн эрүүл мэндтэй боловсролтой ингээд анхаарах хэрэгтэй байна гэдгийг ойлгож чаддаг. Ингээд бодоход л ер нь нөлөөлж чадах юм бол бидний
подкаст хийж байгаагийн зорилго биелж байна л гэж үзээд байгаа юм. За тиймдээч бид нэр одоо ер нь бол цаашдаа яаж явах вэ гэдэг нэг Азийн хараан дээр оруулж ирж байгаа зүйл нь илүүтэйгээр өөрсдийнхөө нөгөө нэг асуудлуудад даван туулж исэн жишээнүүдээ за тийм эргэн тойрны хүмүүст маань юу тохиолж исэн гэдэг илүү амьдралын жишээнүүдтэй холбож ярихыг хичээхээр болсон. Тэгээд юу ч гэсэн нууршсан ч гэсэндээ маш их баяртайгаа цөөн үгээр хэлэх юм бол энэ удаагийн маань дугаар ч гэсэндээ маш сонирхолтой гоё сэдвэр хэлж агаад баяртай. Шинэ оны эхний дугаар бид нар бас нөгөө нэг эргэн эргэлтэй хийгээд эхний дугаар гоё дугаар болох байхаа гэж найдаж байна. Тэгээ мөн энэ удаагийн дугаараар та бүхэн шинэ оноо өнгөрсөн онд магадгүй өөртөндөө аль эсвэл та хин нэгэнд гомдох үг хэлсэн, үйлдэл хийсэн бол тэдгээр зүйлсүүдэд уучлахын төлөө тэгээ уучлаад шинэ ондоо илүү эрэг сэтгэл зүйн байдалтайгаар эрэг сэтгэлгээтэйгээр дотроо нууж хаасан муухай бодлогоор ороосаа гэдэг үүднээс яг энэ шинэ оны дугаараа мөн эргэж ирж байгаа дугаараа уучлалын талаар сонгож авсан байгаа тийм. За хамгийн эхлээд уучлал гэж яг хүслэнгийн хувьд юу ойлгодог вэ? Юуг уучлал гэж хүлээж авдаг вэ? За өмнө хүлээж авдаг байсан бай. Магадгүй энэ сэдвийн хүрээнд судалгаа хийгээд уншаа байж хаад сүүлд нь өөрчлөгдсөн бодол юу байсан бэ? Тэр талаар ярьж өгч. За тэгээ ер нь бол ийм байсан. Одоо яг нэг одоогоос 2-3 жилийн өмнө ч юм уу ер нь бол уучлалын талаар тийм айгүй явцуул бодолтой. За ингээл за би чамайг уучлаа гэж хэлчих юм бол тэр ингээл болчдөг тий. Зүгээр өөрөөр хэлэх юм бол уучлал гэдгийг эцсийн цэг гэж ойлгодог байсан. За ер нь ингээд амьдралын ирэхээр гэх юм ч бас хайшаа нэг олон наслаагүй. Гэхдээ ингээд одоо миний амьдрал тохиолдож байгаа үйл явцуудын эцэст хараад үзэхээр уучлал гэдэг бол үйл явц байдаг. Маш удаан хугацаанд үргэлжилдэг. За магадгүй одоо би энэ хүнийг уучлалаа эсвэл нөгөө хүн намайг уучлсан гэж хэлсэн ч гэсэндээ энэ бас сэтгэл зүйн хувьд ингээд үргэлжлэх үйл явц процесс гэдэг юм байна гэдгийг нэгдүгээрт аягуусаа ойлгож авсан. За ер нь бол хамгийн энгийнээр аваад үзэх юм бол хүмүүс ингэж боддог шүү дээ. Уучлал гэдгийг одоо нөгөө хүндээ өгж байгаа зүйл гэж ойлгодог. За магадгүй зүч намайг гомдоолоо. За зүч ингээд намайг гомдоочоод надаас уучлахгүйсэн. За би зүчийг уучлж байгаа учраас эргээд би зүчэд ингээд юм өгөөд байна гэж ойлгодог. Гэтэл яс юм дээрээ гэдэг шиг ер нь бол уучлж сурна гэдэг нь хүн өөрийнхөө амьдралд хийж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт, өөрийнхөө сэтгэл зүйн эрүүл мэнд болон бие махбод эрүүл мэндэд хийж байгаа одоо тэр нэг өөртөө л зориулж хийж байгаа, өөртөө өгж байгаа бэлэг юм байна гэдгийг аягүй сайн ойлгосон. Миний хувьд түүх дээрээс үндэслээд авч үзэх юм бол тийм байгаа. Миний хувьд ч яг тэгдэг байсан. Ерөөсөө нэг хүнд ямар нэгэн байдлаар гомдчлаа тий тэр нийл болон даалт байдлаар шууд босоор надаа ингээд нөлөөлөө тэгээ би хийсэн үйлдэлт нь хэлсэн үгэнд нь дотроо юм бодож байгаа гомдчоод эсвэл бүр баг үзий ядсан төвшөнд хүрэх үедтэй тиймэрхүү зүйл болох үедээ нөгөө хүн уучлах гэхээр ерөөсөө тэр хүнд дахиад нэг юм алдах боломж өгч байгаа юм шиг тэр хүнд би чагаа ингээд хийсэн үйлдэлийг чинь тэр чигт ингээд сэтгэл санаасаа дотоод мэдрэмжээсээ надад төрүүлсэн мэдрэмжийг чинь би тэр чигт нь арилгацсан. Тэгээд би чамд дахиад нэг боломжийг өгч гинэ. Чи дахиад битгий энэ зүйлийг хийгээрэй гэж байгаа юм шиг л дандаа ойлгодог байсан. Тэгээд тэгж ойлгох тусам яг би өөр дотор тэр мэдрэгдсэн сүр мэдрэмжүүдэд арилгахад тэрийг багасгахад тэгээд бас мөн болж өнгөрсөн үйл явдал толгойн дотор байнга эргэлдэж дахин санагдахаас өөрийгөө чөлөөлөхөд бүр маш хэцүү байдаг байсан. Тэгээд чөлөөлөхгүй байгаад байгаа нь яг үүндээ тэр хүнийг би хийсэн зүйлд нь гимшүүлэх гээд хэлсэн үгэнд нь харамсуулах гээд байгаа үйлдэл юм шиг санагддаг гэсэн яг үүндээ хамгийн хохироод исэн хүн дандаа би байдаг байсан. Яг зөвл нөгөө хүн хийсэн хэлсэн үйлдэлтэй үнэхээр би энд нь уучлахгүй байлаа гэд юм бодохгүй юу гэдэг нь амар эргэлзээтэй яг үүндээ дийлэн хүмүүс бодохгүй тийм. Гэтэл би л дотроо нөгөө өнгөрсөн дурсамжиндаа сүр мэдрэмжүүд нь амьдралын үйл ажиллагаанууд донд гинт өгдөгдөж гарч ирээл санаал нөгөө зүйлээ бодоол сэтгэлээр унаал тэр өстой ингэсэн тэгсэн гэж өөр хүмүүст ярих ч юм уу тийм. Энэ болгондоо би цагаасаа алдаад би энерги багасгаад энергиэрээ хохироод би бүтээмжтэй байх ёстой цаг хугацаанд бүтээмжтэй байж чадахгүй анхаарал сарних гэх мэтчлийн юм сүрэг зүйлүүдтэй байдаг байсан. Тэгээд сүүлд ерөнхийдөө бол сэтгэл судлалаар суралцаад явж явах хугацаанд илүү уучлалыг өөрөөр хардаг болсон нь юу болсон вэ гэхээр яг би тэр хүнийг уучлалаа гэдэг нь тэр хүнд заавал би дахиад нэг боломж өгж байгаа явдал нэгдүгээрт биш юм байна. Би уучлж гинэ гэдэг нь би ерөөсөө өөр дотор болохгүй байгаа тэр
сөрөг мэдрэмжүүдэд чөлөөлөөд гадагшлуулаад би өөрөө илүү сэтгэл зүгээ эрүүл байлгаж байгаа юм байна. Хүсгээ саний нэг товчийг дарсан чи миний яриа давхар спикерээр надад буцаж сонсогдоод байна. Йоо, тийм үү, sorry. Гэхдээ ингээд хийсэн тэрэнахгүй юу? Окей, одоо гайгүй. Одоо катлчна. За, sorry. Тэгвэл дахиад явах юм уу? Юун дээр явж илаа? Стаа тэнэлт. Юу тийхээр тэгдэм бай. Тийм ээ. Зүгээр. Би юу яа хаана явж ирсэн нэр гэж санаатай. За, ямар ч байсан. Би өөрийн дотоод тэр сөрөг мэдрэмжүүдээс ангирж ирээд би өөрийнхөө аз жаргалын төлөө, өөрийнхөө амар тайван байдлын төлөө, өөрийнхөө сэтгэл зүйн эрүүл мэндийн төлөө тэр уучлалт гэдэг зүйлийг хийгээд байгаа юм байна гэдгийг ойлгосон. Тэгээ мөн уучлалаа гэдэг нь заавал тэр хүнийг амьдралдаа эргүүлж буцаж татаж оруулж ирээд тэ. Чи миний найз л та тэ. Гэхдээ чи алдаа хийснийг чинь би ойлгож байна. Тэгээ би чамайг уучлж байна. Тэгээ би чамайг найзаар хэрвээ үлдээж байна гэхэд заавал албагүй тэ. Найз биш зүгээр танил байлаа. Эсвэл гэр бүлийн гишүүн байлаа. Хайртай дотны хүн байлаа. Энэ болгон дээр уучлж байна гэдэг нь ерөөсөө тэр хүнийг байнгын ардаасаа чирээл алдаа их болгонд нь алдаа хийснийг нь энэ хүний сул дутагдaltaй тал гэж хүлээн зөвшөөрөл дахиад нэг боломжийг өгөөд байна гэдэг ойлголт нэгдүгürt ерөөсөө биш юм байна. Уучлж байгаа гэдэг нь тэр хүндээ юм өгөөд тэр хүннийхээ төлөө хийгээд байгаа ш. Та өөрийнхөө төлөө хийж байгаа учраас заавал тэр хүнийг алдаа хийснийхэн төлөө уучлсан гэд дахиад өөрийнхөө дэргэд байлгаад байх албагүй. Аль эсвэл уучлсан гэдэг тэр хүний дэргэд өөрөө очиод байх албагүй. Би чамайг уучлсан гэдгээ би чиний хийсэн үйл хэлсэн үгийг чинь дотроосоо чөлөөлцөн одоо чи миний энэ сэтгэл зүйн орон зайд те миний дотор орших тэр ертөнцид чиний ингээд хийсэн үйл чинь огт байхгүй болсон. Ерөөсөө ингээд үүнээс цааш чи надад хийсэн үйлээ хадлаарч бодоод хэрэггүй, надад хэлсэн үгэндээ харамсаад ч хэрэггүй. Тэрнээс чинь би ингээд 100% чөлөөлөгдсөн. Одоо ингээд тэр хоёр чиний хэлсэн үг, миний хүлээж авсан хоёрын хооронд ингээд хан босчихсон те. Энэ ханаар харин би чамайг дахиж оруулмааргүй байх гэж хэлж болно. Энэ ханыг би чамайг дахиж дагуулмааргүй. Ягаад гэвэл чи дараа дахиад хизээнийг удаа надад тэр мэдрэмжийг төрүүлэх юм шиг надад санагдчих чинь ягаад гэвэл чи яг одоо хүртэл тэр үед байсан шиг л хүн хിവэрэ байна шүү дээ. Аль эсвэл чиний сүулд өөр хүмүүст хэлсэн үг чинь ч гэсэндээ надад хэлсэн үгтэй ижилхэн байсан. Тийм учраас хизээний би чамайг уучлаад өөрөөсөө дотроос чөлөөлсөн. Гэхдээ миний амьдралаас хоёулаа амьдрал дээр заавал хоорондоо юм харилцаатай байхыг хүсэхгүй байна гэж хэлэх нь 100% боломжтой ингээд нээлттэй зүйлтэй. Заавал уучлалаа гэж за энэ одоо жишээ найз. За тийм яг тийм эвлэрнэ гэсэн үг шүү дээ. Гэхдээ бас эвлэрж байгаа юм л да. Тэгээ ерөөдөө ингээд цаад дард сэтгэл зүүн холбооны хувьдаа бол ингээд аль аль нь юм яг тетрис шиг ингээд таарад нийцчихэж байгаа. Гэхдээ таарад нийцчихэж байгаа гэдэг нь заавал тэр хоёр ингээд хоёр тетрисийн дүүс ингээд байнгын наалтастай байгаад байна гэсэн үг байхгүй. Тэгээ зүгээр хэлбэр галбирын хувьд л ингээд гоё хэлбэрээ өөрчлөөд нэг таарахын хувьд бол дараа таарчих болно. Гэхдээ таарах хүртэл тэрийг өөр өөрсдийн хүслээрээ тааруулах хүртэл заавал хоорондоо очиж наалтах албагүй гэдэг. Нэг тийм яг зөв. Хүмүүсийн харилцаа гэдэг чинь одоо юу гэдэг чинь аль бүрийн томьёо ерөөсөө биш байхгүй юу? Надаас чи уучлахгүй би чамайг уучлалаа. Ингээ хоёлаа буцаад нэгийг хий болно гэдэг ингээд юм тогтсон юм ерөөсөө байдаггүй. Тухайн нөхцөл байдлаа юу болсон, тухайн хүмүүсийн маань онцлог нь юу байсан гэдэг ч юм уу. Гэт маш олон хүчин зүйлүүдээс хамаарат шалтгаалаад өөр хоорондоо адилгүй байдаг учраас заавал одоо юу гэдэг чинь энэ хүнтэй буцаж харилцаагаа эхлүүлэх ёстой гэл ингээд чичрээл ингээд эвлүүлэх гээл ах бас хэрэггүй юм шиг надад санагддаг. Яг тийм. За тэгээд яг сэтгэл судлалаар суралцаад тэгээд сүүлд бас энэ сэдвэр ингээ подкаст бичээ гэж судалж байхад бол ялцчгүй сэтгэл судлалын шинжилгээ ухаанд өгж байгаа тайлбарууд энэ туршлага болон сурсан зүйлсүүдийг маань дахиад баталсан л да. За жишээ нь сэтгэл судлал гэдэг маань хэд сэтгэл судлалын уучлалт гэдэг маань хэд үе шаттай тийм. Хамгийн эхлээд тэр хүн надад муу зүйл хийсэн, надад сөрөг мэдрэмж төрүүлэх үг хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхтэй. Яа тэгэхээр зарим хүмүүс яг ингээд өөрийнхөө байгаа харилцаан дээрээс гимтчээд сөрөг сэтгэлдлүүдийг авчаад сэтгэлийн хөдөлгөөнүүдийг үүссэнийг хүлээн зөвшөөрөхгүйгээр эн чинь зүгээр л хүн хоорондын харилцаанд байх ёстой л зүйл гэж бодоо те. Миний харин ингэж мэдэрч байгаа нь би өөрөө төвчээргүй байгааг, би өөрөө жаахан арчаамуутай байгааг, би өөрөө сэтгэл санаа ийм эмзэг байгааг учраас би иймхэн зүйл ингээд гомдчлоо. Аль эсвэл би иймхэн зүйлийг хүн дээр хүлээгээд авчлаа гэж хүлээж авчаад тэрийг ингээд
дараад орхичдаг байх жишээ нь тий. Тэгэнгүүт тэр нэг юм стилийн хөдөлгөөн гэдэг чинь тухайн үедээ хичнээн тэр хэлсэн зүйл нь хүн болгоны хувьд өөр хүлээгдэж авагдах боломжтой байсан ч гэсэндээ нэг л тэр мэдрэмж үүссэн бол тэр мэдрэмж ямар нэгэн байдлаар гадагшлах ёстой гэдэг хоёлаа уур бухимдлыг ингээд дараад байх нь зөв үү гэдэг дугаар дээр ярьж исэн тий. Тэр нэг сэтгэлийн хөдөлгөөнийг бид нар мэдэрсэн л бол ямар нэгэн байдлаар гадагшлуулж явах хэрэгтэй. Ингэж гадагшлуулад мэдрэх явцдаа аажмаар тэр зүйлд resilience үүсэх буюу ингэж илүү багаар тий мэдэрдэг болно. Тэрэнд илүү суралцах тийм алхам байгаа. Тийм учраас ямар нэгэн мэдрэмж үүсгэж өөртөө мэдэрсэн бол тэр хүн ямар нэгэн байдлаар гомдсон бол заавал ярилцах тэр нэг сэтэл боломжийг гаргаж ирээд тэр хүнтэй ярилцаад өөртөө үүссэн мэдрэмжийг хэлээд ойлголцож явж явахгүй бол ямар нэгэн тэр жижигхэн гомдол нь явсаар байгаа бугулж явсаар байгаа бүр нэг ирээдүйн урт хугацаанд том асуудлын үндэс болох жишээ нэ тэрийг мартаж явахгүй байсаар сүүлд нь дахиад нэг том асуудал болоход тэр нэг жижигхэн зүйлийг чирч хурж ирээд чи тэр үед ингэсэн биз дээ гэж хэлэх тэр зүйлүүд бол ингээд хамгийн өмнө те ихэндээ ярилцаа шийдсэн байх юм бол ингээд цаашдаа асуудал болохгүй байх боломжтой гэдэг бас зүйл байгаа. Тэгэхээр ингээд уучлал гэдэг маань хамгийн эхлээд өөрт болон тэр хүнд хийсэн үйл хоорондыг болсон зүйлсийг хүлээн зөвшөөрөхтэй. Яг би энэ мэдрэмж ирсэн үү мэдэрсэн. Энэ бол миний буруу биш, тэр хүний буруу биш. Энэ бол харилцаанд үүсдэг асуудал мөн. Тийм учраас харилцан шийдвэрлэе, харилцаж шийдвэрлэе. Би зөвхөн дотроо өөртөө нуугаал яваад байгаа бол энэ бол шийдэгдэхгүй байна гэдэг хүлээн зөвшөөрөх гэдэг нэг хамгийн ихний алхам байна. Энэ нөгөө нэг угаасаа сэтгэл хөдлөлөө илэрхийлж чаддгүй, өөртөө таньж чаддгүй гэл маш олон дугаарууд дээр бас хоёлаа дамжиж яриад байгаа штэ тий. Баян бичих болгондоо л ер нь сонсогч нартай ингээд сануулж хэлээд байгаа нэг зүйл нь хүн өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хамгийн түрүүнд маш сайн ингээд таньж мэдэж ялгадаг байх хэрэгтэй гэж ерөөсөндөө хэлээд байгаа тий. Яг гэхээр бид нар ер нь ихэнхдээ ингэдэг. За ер нь би нэг тийм тухгүй байна. Одоо би нэг л уурлаад байгаа юм уу, гомдоод байгаа юм уу, эсвэл үзий ядаад байгаа юм уу? Яг миний дотор ямар мэдрэмж төрөөд байгаа вэ гэдгийг ерөөсөө ихэвчлэн ялгаж ингэж одоо юу гэдэг чинь танихаас цааргалаад байдаг. За таньж мэдсэн ч гэсэндээ за надаа нэг юм зүрх сэтгэл хөдлөл байгаад байна гэж бодсон ч гэсэндээ тэрийг яг ингээд боддоор нь хүлээн зөвшөөрнө гэхээс илүүтэйгээр өө яна би уурлах болохгүй шүү дээ. Уурлах юм бол энэ хүн намайг юу бодчих юм бэ гэдэг юм уу те? Гомдчихлаа гэж бодоход өө би одоо ийм юмуд ийм хүний хийсэн үйлдэлээс болоо би гомдчихвол би айгуу суулт ороо хүн болчих штэ гэдэг ч юм уу. Ингээд өөртөө мэдрэмжийг байнга хумаад байдаг. Яа манай юм Азийн орны хүмүүс ч юм уу ингээд ихэвчлэн дотгошоогоо төрлийн ингээд сэтгэл хөдлөлөө илэрхийлэх тал дээр маш хаалттай байдаг учраас ингээд юм болгоны ингээд амар хумих гад байдаг. Энэ нь эргээгээд яг түрүүний чиний хэлсэнчлэн байнга ингэж өөр зүйл болж сидэрч гарч ирж идэг. Би нөгөө судалгаа хийгээд уншаад явж исэн чинь юутай холбоотой вэ гэхээр хүний энэ сэтгэл хөдлөл мэдрэмжүүдийг хариуцж идэг тархины лимбийн тогтолцоо гэдэг байдаг тийм. Лимбийн тогтолцоо бол ажиллахдаа ийм зарчмаар ажилладаг гинэ. Аюу сонирхолтой. За жишээлбэл өнөөдөр хүслээ ууралчлаа. За ууралцаад ямарваа нэгэн шалтгаанаар ингээд уураа ерөөсөө үзий ядалтаа ч юм уу ингээд за би ерөөсөө илэрхийлэхгүй гэдэг ингээд хав дараад үлдээчлээ гэж бодоход за тэр нь бол түрхэн хугацаанд нөгөө лимбийн тогтолцоо бол тэрийг ингээд түрхэн хугацаанд шүү мартагнуулж ингээд болдог гинэ. Тэгээд эргээд нөгөөтгөө ямар ч хамаагүй үлдэл. Жишээлх юм бол зүгээр хажууд явж исэн дүү маань одоо аяхтаа усаа ингээд асгачлаа гэхэд жижигхэн ямиг одоо би тэрэнд ингийн үед бол тэрэн дээр ерөөсөө уурлахгүй байх байсан. Гэтэл нөгөө нэг өмнөх сэтгэл хөдлөлөө илэрхийлээгүй, таниагүй, гаргаагүй учраас нөгөө сэтгэл хөдлөл маань ингээд хадгалагдаж байж гутаа огцом ингээд жижигхэн юмнуудад гарч ирж идэг гинэ. Тэгэхээр энэчнээс бид бүхэн бас нөгөө төвчийн хэлсэн дээр нэмэлт байлаа. Ойлголаа. Тэрээс сонирхолтой мэдээлэл байна. Тэгээд уучлалтыг маань бас сэтгэл судлалын шинжилгээ ухаанд 3 ялгаж үздэг юм байна. Энэ нь болохоор decision based forgiveness буюу яг гэж уучлал гэдэг шийдвэр дээр үндэслэсэн уучлалт. Нөгөөх нь болохоор энэний дараагийн шат буюу cognitive based forgiveness буюу яг танин мэд хүн хүрээндээ уучлая гэж хүлээн зөвшөөрж байгаа тэр уучлалтыг болон өнгөрсөн процессуудыг эргэцүүлэн бодоод би уучлах ёстой гэдэг нэг юм шийдвэрийг гаргах. Дараагийн нь болохоор
emotional based forgiveness буюу хамгийн төгсгөлийн шат болох яг сэтгэлийн хөдөлгөөнөөрөө сэтгэлдээ тэр үйл явдлыг уучлаад ингээд өөрийгөө тэр үйл явдлаас чөлөөлөөд гаргах ийм 3 үе шат байдаг юм байна л да. Гэхдээ энэ яг нэг бол үе шат болно, эсвэл 3 ийм төрөл болж бас болно. Яагаад тэгэхээр хүмүүс decision based forgiveness-ийг хийчээд те би яг зүгээр л окей би уучлалыг шийдэнгүүтээ нөгөө хүнд очиж би чамаа уучлсан гэж хэлчихэд яг үнэндээ тэр уучлалт гэдгээ танин мэдхүүтэй буулгаж ухамсарлаагүй ойлгоогүй эргцүүлээгүй бүр цаашлаад сэтгэлийн хөдөлгөөндөө өөрийгөө чөлөөлөөгүй сэтгэлдээ өөрийгөө болон нөгөө хүнээ чөлөөлөөгүй мөрчлөө зүгээр л уучлах ёстой учраас яагаад гэвэл уучлалт гэдэг нийгмийн харилцааны нэг арга техник учраас гэд нөгөө хүндээ очиж хэлчих болно. Тэгээ эсвэл өөрийгөө зүгээр тэгэж хуурч болно. Би энэ хүнийг уучлалцсан. Гэхдээ дараа нь нөгөө хүнээ харангуут л ингээд эвгүй мэдрэмж төрөөд байдаг те. Би яагаад ингэж байгаа юм бол энэ хүнийг би уг нь уучлалцсан биз дээ. Гэхдээ би яагаад чадахгүй байгаа юм болоо гэх жишээ те. Нөгөөх нь болохоор cognitive forgiveness гэж байгаа. Энэ болохоор яг танин мэдхүүдээ энэ процесс болоод өнгөрцөн, энэ зүйл болоод өнгөрцөн. Тийм учраас би гэмтсэн би шархасан альсвал би энэ хүнийг гомдоосон гэчээд ухамсартайгаар уучлаарай гэж хэлэхдээ альсвал ухамсартайгаар яг бүр ингээд илүү гүн ухамсарлаж уучлалтыг нөгөө хүнд үзүүлэхтэй. Яг процессыг илүү танин мэдчихэд юу болж өнгөрсөн бэ тэр болгоныг ойлгочоод хэлэх. Гэхдээ стил юу байгаа вэ гэхээр нөгөө нэг сэтгэлд нь нэг юм жижиг юм хар нөх жижигхэн ингээ нэг зүйл үлдчихэд байгаа байхгүй тий. Тэрийг тайлж чадахгүй байгаа тэр төвшний уучлалт. Нөгөө хамгийн сүүлийн нь болохоор яг өмнө бид хоёр зөндөө хэлсэн дотоод сэтгэлээсээ ингээ чөлөөлж гаргах тэр нэг муухай бодол мэдрэмжүүд яг жишээ нь одоо хин нэгэн санамсаргүйгээр тий янз бүрийн муухай үгийг хэлээд тэр нь танд амар эмзгээр тусцсан яг тухайн үедээ тэгэнгүүт гинт дүрсийг л уурлал энэ хүү яагаад намайг ингэж хэлж байгаа юм бол гэж бодоол ер нь би энд харилцаан дээр энэ хүнд намайг ингэж хэлж болохгүй гэж хэлэхгүй бол болохгүй маань яагаад гэвэл энэ хүн цаашдаа хийсэндээ намайг ингэж гомдох юм шиг байна гэж бодонгуудаа за яг хөө нэг удаа эхний удаадаа ингэж алдсан байж магадгүй те эхний удаадаа энэ хүн зүгээр санамсаргүй магадгүй ар гэрт нь янз бүрийн зүйл болоод энэ зүйлийг хэлсэн ч юм болов магадгүй намайг юунд дургуг мэдэхгүй юм чи ингэ хэлсэн ч юм болов гэж бодоод төр зурдаа хойш нь тавьчихдаг. Тэнгүүт нөгөө зүйлээ байнга нөгөө хүн чинь бодоод яваад чадахгүй юм мартчих шүү дээ тий. Тэнгүүтээ дараа нь дахиад нэг тэр үйл явдал дахиад нэг тохиолдолд нэрээ энэ хүн намайг дээр ингэсэн шүү дээ. Би тэр үед нь ийм мэдрэмж төрөө тэрийг илэрхийлж чадаагүй яваад байсан шүү дээ гэж дахиад нэг эргээ санд. Тэнгүүт за дахиад гэл дараа гайгүй болчихвол үгүй яваад байх биш. Хамгийн ихний нэг мэдэрсэн зүйл дээр л ямар нэгэн байдлаар нөгөө хүнтэйгээ харилцаа үүсгээд энэ зүйл чинь надад болохгүй байна. Надад энэ мэдрэмжийг төрүүлж байна гэд жижигхэн байхад нь л анхаарал хандуулад илэрхийлээд тэгээ өөрөөсөө гадагшлуулад яваад байх нь цаашдаа энэ одоо дотоод сэтгэлээсээ хүнийг уучлах тэр арга замд суралцах хамгийн ихний шат болж явах нь л дээ. Би магадгүй нөгөө хүн бас яагаад яг тэр үгийг хэлсэн гэдэг шалтгааныг нь мэдэж авах боломж үүсэж байгаа байхгүй тий. Өөртөө дотроо ингээд амар олон нөхцлүүдийг үүсгэл гэрт нь юм болсон байж магадгүй, найзууд нь уурлсан байж магадгүй, биеийн тааруу байж магадгүй, яг нэг боломжт нэг хувилбарыг нь сонгож чадахгүй амар олон төсөөлөл үүсгээл өөрийгөө хуураад яваад байх бас биш болох нэ тий. Сая чиний яриан дундаас айгүй чухал ойлголт гарч ирлээ. Суралцах гэдэг. Уучлахад суралцах гэдэг бас нэг чадвар юм шиг байгаа тий. Чадвар гэхээсээ гадна бас нөгөө одоо өссөн орчин тойрон ч юм уу за ээж аавын хүмүүжүүлж байгаа арга барил нөгөө одоо өргөн хүрээндээ аваад үсэх юм бол үндэстэй угсаатны тэр онцлог ч юм уу уучлалч сурахад бас нөлөөлт юм шиг санагдлаа. Тэрнээ бас яг санал нэг үү шүү. Тий, солонгос кинонуудыг хараад үзэх юм бол гэдэг. За шууд хийж болохгүй л хата. Гэтэ бас энэ үндэсний ялгаа бас гарч ирдэг юм шиг санагдчихэв. За энэсээ гадна бид нарыг айгу жоохон байхад ингээл хамаатныхаа үеэлүүдтэй ч юм уу ингээд муудалцсан гут айгу уучлахгүй эвлэр гэл ингээл амар л тийм шүү дээ. Хүчээр тий. Тийм хүчээр хүмүүс одоо өөртөө юу буруу хийсэн, юу зөв хийснээ ингээд ялгаж салахаас өмнө чи яг хүн гомдож уучлахгүй яа дуучлахгүй. Чи яг биш гомдож байгаа яа гэл. Яг тийм тий. Тэр үед нөгөө хүүхд хоорондын донд яг юу болсон нарийн ширнийг нь бас тэр томчууд мэддэггүй шүү дээ тий. Зүгээр нэг хоёр хүүхэд тоглож байгаа муудалцал ээж дээр өгөөжөл ээж наваа ингээд ангингүүт нөгөө төхрөн шууд чи яа хүүхэд ингээд байгаа одоо та хоёр найзууд юм чи ивлэр гэл тий. Тэнгүүт нөгөө яг тэр донд хүүхэд яг гомдсон тий. Яг ямар мэдрэмж үүсээд ууралсан болохоор гомдоод үлсэн юм уу? Аль эсвэл
тэр үйл явдал шудраг бус санагдсан учраас гомдоод үйлсэн юм уу? Тэр мэдрэмжүүдийг нөгөө хүүхдэд чи яг яагаад ингэ гомдсон юм бэ гэдгийг ярилцаад ойлгуулахгүй те зүгээр шууд найз юм чи уучил гэдэг ийм хайрцаг дотор аваа чи хийж байгаа байхгүй те. Тэгэнгүүт хүүхдүүд багасаа л нөгөө нэг short decision based юм уу аль эсвэл cognitive based уучлалтыг л хийгээ сурчиж байгаа байхгүй те. Бүр цаана үндэ хэрхэн сэтгэлээсээ би энэ хүүхдийн хийсэн үйлдэлийг өөрөөсөө хамааргүй болгох вэ гэдэг дээр ерөөсөө суралцахгүйгээр тэгэл найз юм чинь аль эсвэл гэр бүлийн гишүүн юм чинь аль эсвэл аав юм чи ээж юм чинь ингээл автоматар л уучлалж гад байдаг те. Энэ бас нэрэ гэр бүлийн гишүүдийн хувьд ч гэсэндээ бүр энэ хамгийн баг надад чухлаар тавигдах хэрэгтэй юм шиг санагддаг уучлалт гэдэг. Яг хүн болгон гэр бүлийн гишүүн гэнгүүт гэр бүлийн гишүүн гэж танд хэнийг хэлэх вэ гэнгүүт те ямар ч үед миний ард байж чаддаг ямар ч үед би одоо ингээд шорон дээр өнхрөөд босоод ирэхэд л намайг ингээ хүлээж авах чадах хүмүүсийг би гэр бүл гэж хэлнэ гэж хэлэх ч юм уу те аль эсвэл ямар ч үед намайг хайрлаж аль эсвэл би хайрлаж чадах хүмүүсийг гэр бүл гинэ гэдэг ийм ойлголттой яваад тэгэнгүүтээ би ямар ч үед энэ хүнийг хайрлна гэдэг гэж байгаа юм чинь ягаад гэвэл миний гэр бүл юм чинь би энэ хүнийг уучлах ёстой гэж бас хүлээж авах гэдэг юм шиг санагдаад байна. Тэгэнгүүтээ гэр бүлийн гишүүд нь үнэхээр тэр хүнийг энэ чинь хүн болгон төгс биш те гэр бүл болгон сайхан биш хүн болгоны одоо ар гэрийн гишүүд нь эерэг сайн хүмүүс мөн биш те. Гэхдээ эерэг сайн гэдэг маань өөрөө туйлын бус ойлголт учраас нөгөө хүн өөрөө гэр бүлийн гишүүдээ сайн хүн гэж хүлээж авч гинөө мөн хүн гэж хүлээж авч гинөө гэдэг нь хүн болгоны хувьд өөрөөр гэр бүлийн гишүүн байх болгоно гэр бүлийн гишүүн гэдэг учраас заавал нэг хайрлсан эерэг дотн харилцаатай байх мөн албагүй те. Яагаад гэвэл тэр тухайн гэр бүлийн жижигхэн соёл тэнцэж явж байгаа учраас янз бүр байх боломжтой. Тийм учраас тэр янз бүр олон өөр төрлийн хэлбэртэй гэр бүлийн харилцаанууд байж болох юм байна гэдэг мэдээд авчих юм бол гэр бүлийн гишүүд чинь танд үнэхээр хохиролтой зүйлийг хэлээд хийгээд таны хүсэл мөрөөдлийн чинь жишээ нь хориод те аль эсвэл бүр янз бүрийн бүр хүчирхийлж хэрэгжилж иж тэр магадгүй шүү дээ те тухайн гэр бүл дотор яг болж байгаа гэдэггүй. Тэр болоонд нь хүмүүс за миний гэр бүлийн гишүүн юм чинь намайг төрүүлж өсгсөн хүн юм чинь гэж хандаад те дотроо тэр мэдрэмжүүдийг нугаал гаргаж чадахгүй яваад байдаг нь бүр ирээдүйдээ бүр бага наснаас нь хэрвээ энийг хэлэх юм бол тийм бид хоёр нөгөө энэгшил дээр ч гэсэндээ ярьж ирсэн энэгшил сайн үүсч чадахгүй байх юм бол тэр ирээдүйд нь нөлөөлдөгөө ирээдүйн харилцаанууд нь нөлөөлдөгөө гэж ярьж ирсэн дээ ижилхэн тэрний сэтгэлийн хөдөлгөөн дотор нь байгаа л уучлах чадахгүй янз бүрийн үзий ядсан мэдрэмжүүд хийгээд яваад байх юм бол цаашдаа дахиад гэр бүлийн томоохон асуудал үүснэ тийм. Тэгэхээр хамгийн анх мэдэрсэн мэдрэмжээ хүлээн зөвшөөрөөд гэр бүлд энэ мэдрэмжийг мэдрэх нь байх ёстой зүйл, байж болдог зүйл. Тийм учраас би гэр бүлийн гишүүдтэйг энийг ярилцаад ойлгуулад өөрийгөө ч гэсэндээ би хувь хүн гэдэг үүднээсээ би хүн гэдэг үүднээсээ энэ гэр бүлийн гишүүд ойлгуулах хэрэгтэй байна гэж хараад тэгээд мөн дахиад харилцаад нэг уучлаад явах юм бол цаашаа томоохон асуудлуудаас сэргийлж чадах юм шиг надад санагддээ. Яг зөв. Асуудлуудыг ерөөсөө үндсэн ойлголт маань ерөөсөө бүх юм дээр адилхан. Асуудал үүссэн бол тэрийг хүлээн зөвшөөрөл баг дээр шийдэл гэдэг концепттэй яваад байгаа шүү дээ. Яг тийм. За уучлалт тэгээ бид хоёр сая уучлалт гэж яг юу юм бэ? Уучлалт гэж юу биш юм бэ гэдэг хоёр талаас нь ярьлаа. За мөн тэгээд уучлалт маань уучлалт мөн гэхээ хувьд те ямар хэлбэрүүдтэй яаж уучлах юм ямар хэлбэрүүдтэй байдаг талаар ярьлаа. Одоо яг өөрөөсөө туршлагаас өмнө болж исэн хин нэгэнд гомдсон тэр мэдрэмжээ, хин нэгэнд уурсан мэдрэмжээ хэрхэн уучлалт болгон өөрөөсөө гаргаж чадсан бэ? Хэрхэн сэтгэл санаагаа ингэж дахин рефреш хийж цэвэршүүлсэн бэ гэдэг талаас ярилцгаа. За тэгье. За хүслэгийн хувьд өмнөх туршлагаас хаваалцаа. За туршлага гэж хэлэх нь зөвөө. Юу юм бэ наа? Мэдээж хэрэг нөгөө хүмүүсийн амьдрал тэгээ өдөр тутамдаа ингээл янз бүрийн хүмүүстэй харилцаанд ороод явж байгаа учраас харилцааны зөрчил үүсэх нь одоо хин нэгэнд гомдох нь уурлах нь туних нь бол мэдээж хэрэг үүсэх нь одоо ойлгомжтой зүйл хэвгүй. Яагаад вэ гэхээр хүн болгоны одоо амьдралыг харах үнсэг, үнэт зүйл бүх юмуд нь ялгаатай байгаа. Авир харан шангаас эхлээл те. Одоо жишээлх юм бол би тийм нэг хурц тод яриатай хүмүүс одоо би бодож байгаа юм аа шууд ингээд хэлчихдэг хүмүүс их амар гомдоочдөг хүмүүстэй ер нь бол харилцааны үед тийм амжилттай байдаггүй. Та нөр ингээд амар гомдоод үлдчихдэг. Ялангуяа баа насн дээр одоо өсвөр насны үед ч юм уу ингээд яг өөрийгөө олохоос өмнө бол энэ амар их байдаг гэсэн. Би бол багийн хүний гомдохгүй юмд л ингээд гомдчихдаг. Өөрөө тийгийг ингээд илэрхийлдэггүй. Ерөөсөө чи намайг гомдоочлоо.
гэж юусоо хилдэггүй. Тэгсэн мөртлөөс ингээд дотроо л ингээд буглаал, гомдоол тэгсэн мөртлөөс гомдсноо өөртөө хүлээн зөвшөөрөхгүй. Тиймэрхүү асуудалтай байдаг байсан. За тэгээд ер нь бол харилцааны асуудлууд бол үүсэх нь тодорхой. Тэгээ хамгийн гол нь би өөрөө нөгөөдгөө ингээд шийдвэрлэж чадахгүй, одоо яаж засах аргаа мэдэхгүй, хинтээ ярилцахаа мэдэхгүй ингээд нэг тийм хэцүү байдалтай байгаад байдаг гэсэн бол арай нэг одоо өсвөр нас дуусаад нэг юм тогтворчоод ирэхийн алдад ер нь одоо хүнийг биш одоо нөгөө нэг болоод байгаа үйл явцыг ингээд хүлээн зөвшөөрөд за ер нь бол ингээд өөрөөсөө авч зайлуулад уучлалт сурах нь л тэнцвэртэй амьдралын ингээд их үндсэн юм байна гэдгийг аягүй сайн ойлгож авсан. За би яг хамгийн ойлгомжтой байх болов гэж бодоод нэг жишээ өөрийнхөө амьдрал дээр тохиолж ирсэн нэг жишээнээс хаваалцъя. За ер нь бол одоо хүмүүсийн амьдралаас ийм бэрхүү жишээнүүд аягүй олон тохиолддог байх гэж бодож байна. Нөгөө хов живтэй холбоотой жишээ байхгүй юу? За ингээд аягүй итгэж найдаж исэн хүмүүс маань ингээд миний тухай амар онцгүй хов жив ингээд тараацсан. За тэр хов живэнд хамгийн гол нь миний ингээд үнэт зүйлтэй амар зөрчилтгүйц хизээч би тийм юм хийхгүй байх учраас тийм хов жив байсан. Тэгээд би бүр ингээд амар шок болож хүлээж аваад бүр паах ийм муухай хүмүүс байд юм уу? Хүн бас хүнд ийм муухай юм хийж болд юм уу? Тэр хүмүүст ямар хэрэгтэй гэж гэл амар сенсацлал. Тэгэл ер нь тухайн үед амар тийм драматик сэтгүүтэй байсан нэг жилхэн ингээл бөө юм болохоол тэгэл дотрооч тэр гаднаач тэр уйлж унжаал тэгэл таарлцсан хүн болгондоо бараг очил ярих нь болохгүй. Эсвэл нэрээ тэр намайг тэгээд ингээл амар үнэхээр ингээд амар том гомдол байсан байгаа байхгүй миний хувьд. Тэгэл явандаа ингээд цаг хугацааны ихээр ч юм уу ингээд тэр бол айгүй удаан үргэлжсэн гомдол ахгүй юу. Тэгээд маш удаан ингээд би өөрөө тэр хүмүүстэй харилцааны явд амар зөрчилтэй болсон. Ингээд харахаараа л ингээд миний бүр ингээд хамаг би ингээл халууд үгээл харахаар зэвүүрэл ингээл нүдэнд гал усаал тэгэл бас нэг зүйл нь одоо энэ нэг өөр уцаарын нэг одоо давуу тал нь ч гэх юм уу эсвэл давуу тал гэж хэлэхэд ч бас тохиромжуулдаг. Гэхдээ энийг нөгөө нэг өөртөө би ингээд ашигтай байдлаар нэг хөрвүүлсэн гэх юм уу. Заавал тэр хүний дээр нь гарна гэд ингээд нэг өөртөө нэг юм зөвлөгөө тавьсан гэх юм уу. Тийм муу юм хийж байгаа муу хүмүүсийн доор би яагаад ч орж болохгүй ямар ч хамаагүй агаад би энэ хүмүүсийн дээр нь гарах хэрэгтэй гэдэг нэг юм өөрийгөө амар тийм зохиомлоор хүчтэй болох гот ч юм уу заавал тэр хүмүүсийг ингээл ялан дийлгээл муу зүйлийг баг дийлдэг баатар болох гэдэг байхгүй өөрийн хувьд. Тэгэл хамгийн гол нь гэд энэ харилцаа бол ерөөсөө огтхон ч ерөөсөө дуустдаггүй. Орой очоод ингээл хэрвээ тэр хүмүүстэй холбоотой ямар нэгэн зүйлийг би сонсчих юм бол за би заавал эднэрийн дээр нь гарна гэл ингээл нэг зогсоо зайгүй юм үргэлжлээл гэдэг дайн шиг юм руу өөрийгөө аваад орчихсон байхгүй юу. Тэгээ хэцүү зүйлд аваад үсэх юм бол миний амьдралын 1-ээс 1.5 жил ч юм уу ингээд нэг тийм дайн дундл ингээ өрнөдөөс юм шиг ерөөсө болцсон. Гэтэл хувьдаа л ингээл амар шаналал өдрө болго ингээл амар хичээгээл тэр хүмүүсийг харахаар өстө нэрээ гэл тэр хүмүүстэй холбоотой хүмүүстэй хүртэл би харилцааны үед асуудалтай болоод эхэлчихэж байгаа байхгүй юу. Нийгмийн харилцаанаас маань ч гэсэндээ ингээд хумслаад ирж байгаа. Тэгэл би өөрөө ч мэдгүй амар ааштай гэл юм болгон бухимдал яадаг төрлийн хүн болсон. Тэг эргээд харангууд үнэхээр надад муу юм хийсэн хүмүүс энэчнээс одоо юу гэдэг чи ухаарл авдаг ч юм уу аль эсвэл одоо нэг хохирол авсан уу гэвэл үгүй. Хохироод ирсэн би ганцаараа байсан байгаа байхгүй эцэг мөчөд. Тэгэл энийг ойлгож ихснийхаа үндсэн дээрээс баг багаар ингээл чимхээр хөрвүүлсээр байгаал эцэг мөчтөө энийг бол өөрийнхөө мэдрэмжүүдээс чөлөөлж чадсан. За энийг бол би ингээд маш том уучлалын жишээ болох юм болов уу гэж бодож байгаа. Тэгээд нөгөө хүмүүстэйгээ би эргээд харилцааны үед хэвэн босноо гэвэл үгүй. Яагаад ч хэвэн болж чадхааргүй нөхцөл байдал байсан. За эргээд ингээд аваад үсэх юм бол би тэр хүмүүсийг уучлсан уу гэвэл уучлсан. Тэгэхээр нөгөө түрүүний хоёлаа бас ярианыхаа хэлэлцүүлжсэн. Заавал одоо тэр хүнийг уучлалаа гэд эргээд нөгөө харилцаагаа хэвэн болох гэж бас хүчээр хөвчлээд хэрэггүй юм шиг санагдсан. Тэгээ энэ бол миний хувьд хамгийн ойлгомжтой жишээ болох юм болов уу гэж бодож байгаа. Тэгэхээр яг хэрэгжүүлсэн уучлахын тулд хэрэгжүүлсэн арга замыг нь товчлоод хэлэх юм бол ерөнхийдөө бол уучлалт гэдэг нь тэр хүмүүсийн төлөөх биш юм байна. Миний өөрийн төлөөх юм байна. Би өөрөө уучлахгүй бол
чөлөөтэй амар тайван байж чадахгүй байна гэдгийг ойлгосон тэр процесс үү? Тийм. За би нөгөө процессыг бүр гоё ингээд завлаад идэв. Сая бол нилээ ингээд норчлаа тий. За хамгийн түрүүнд бол энэ одоо үдийн ядалтан ч юм уу эсвэл нэг гомдол нь надад л муу юм байна гэдэг би ингээд хамгийн түрүүнд ойлгосон. За ойлгосныхаа үндсэн дээрээс за ерөөсөө энийг ингээд энэ харилцааны зөрчлийг дуусгая гэдэг шийдвэрийг гаргасан. Энэ бол хамгийн ихний алхам байсан. За дараагийнх нь юу вэ гэхээр ер нь яагаад энэс болоод би ингэж их одоо юу гэдэг чинь цаг зав зарцуулаад надад төрөөдөөс ер нь мэдрэмжүүд нь юу байсан юм бэ гэдгийг ингээд ойлгох гэж айгу хичээсэн. За магадгүй тэр үг яагаад надад тэгж хүн дээр туссан юм бэ гэдэг ч юм уу ингээд өөрөө доторх ертөнцүүд рүү илүү ингээд шагаад ойлгох гэж хичээсэн. Хүлээн зөвшөөрсөн. За 3 дугаарх нь гэх юм бол нөгөө хүмүүсийнхаа өнцгөөс одоо асуудлыг нэг харах гэдэг оролцсон. За ер нь асуул сэтгэл судлалаар сурсны маань бас нэг давуу тал нь гэх юм бол эмпати чадвар айгуу сайжирдаг. Хүмүүсийг ингээд ойлгох гэж айгуу цаанаасаа ингээд хичээдэг биш ингээд цаанаасаа ингээд айгу ойлгоод ирд юм байлээ. Айгу сайн. Тэгээ энэ бас манай мэрэгжлийн хамгийн гой зүйл гэж боддог. Тэгэхээр эмпати чадвар бол бас уучлахад нэг том гарцсан байд юм байна, алхам байд юм байна гэдгийг айгу сайн ойлгосон. За тэгэл ер нь бол ингээд үйл явц процесс ингэж өргөнүүлж байгаа л уучлахад хэрэгжсэн байгаа. Тэгэхээр болдгүй юм бол биш байгаа шүү. Ааха. Тийм ээ. Яг тэр эмпати болон тэгээ эмпати гэнгүүт асуудлыг нөгөө хүний өнцгөөс харилцаанд орж байгаа хоёр тал нэгнийхээ өнцгөөс асуудлыг харах гэдэг чадвар бол ялтчгүй амар чухал чадвар байгаа даа тийм. Яагаад тэр хүн энэ зүйлийг хэлсэн бэ гэдгийг ойлгох гэж хичээж ин гэсэн үг шүү дээ. Тэгээд хүн болгон адилхан нэг хэвэнд цотгцсон зүйлс биш учраас тэр зүйлийг яагаад хэлсэн байж болно тийм учраас тэрийг нэгдүгээртээ ойлгох гэдэг бол ялтчгүй чухал уучлалтын чухал алхам байх гэж бодож байна. Яа тэгэхээр бас яг саний ярьсан жишээн дээрээс би өөрийнхөө туршлагаас олцсон бол яг за болсон үйл явдал нь бол мэдээж муухай зүйл болсон. Тэгээ би тэрийг муухайгаар хүлээж их эсрэгээр хүлээж аваад дахиад ерөөсөө дахиж тэр хүнийг ингээ цайг нь хараас хүртэл дургу хүрээд байсан бол туршлага байгаа. Тэгээд цайг нь хараас дургу хүрэхээс гадна би бүр ингээ надад уучлахгүй хахад эрэхт нь хүртэл ингээ хүлээж авч чадахгүй. Уучлалтыг ингээ бүр 100% няцааж байгаа байхгүй тийм ерөөсөө өөдөөс нь баг харахчгүй хайж байгаагаар өнгөрөх ч юм уу тийм. Тэгвэл энэ болгон дээрээ би нөгөө хүнийг надад тийм муухай юм хийсэн гэдгээсээ ойлгоод дараа дахиж битгий ийм зүйл хийгээсэй гэдэг үүднээс л ууг нь бол тэгээд байгаа юм л та. Гэхдээ тэр нь цаана өөр нэг асуудал юу үүсгээд байсан бэ гэхээр би амар үнцэнтэй найзаагаа алдаад байсан ерөөсөө ухаараагүй. Тэр үед анзаараагүй. Тэр зүйл би тэр хүнийг хийсэн муу зүйл маруулах гэж муухай зан гаргаад байгаа байхгүй тийм. Тэнгүүт нөгөө хүн маань зүгрөөд надад гомдож байгаа гэдэг би ерөөсөө анзаарч ойлгож чадаагүй. Би л гомдсон учраас би нөгөө хүнээс илүү дээр байр суурьтай болцсон юм шиг тухайн үед санаад тэр хүн надаас ингээд уучлалтгүйгаал байнга уучлалтгүйгаал тэнцэнээс ойлгоод ингээд ойлгож аамгуудаа надад хурж ирсэн уучлаарай гэж би энэ үйлдэлээс ингэж зүйл ойлголоо гэж хэлэх ёстой юм шиг л барыг зүйл хүлээгээд тэр дотор өөрийгөө төгсцэн яваад байсан байгаа байхгүй. Тэгсэн чинь яг тэгж төгсөж явж байхдаа би зөрүүлээд нөгөө хүнийг гомдоогоо яваад байсан. Ерөөсөө анзаарч чадаагүй. Нөгөө хүн маань би ийм муухай зан гаргахад яаж хүлээж авч байгаа бол гэж бодож мэдэрч чадаагүй. Тийм бодолч надад ерөөсөө бодогдоогүй те би энэ хүнд ямар мэдрэмж төрүүлж байгаа бол гэж бодыг хүсээгүй. Тэгэж явсаар хагаад маш үнцэнтэй найзаа харилцааг ингэж нэлээд сул болгож ирсэн. Одоо хүртэл ингээд тэр үйл явдлаас хойш буцаад харилцаа маань сэрэхэд амар хүнд болсон ийм харилцаа бас байгаа. Тэгэхээр яг тэр үед би дотроосоо яаж чөлөөлсөн бэ? Яаж өөрийгөө тэр процесс тэр үйл явдлаас ангижруулсан бэ? Тэгээ мөн сүүлд нь яаж тэр харилцаагаа бүр ингээд 100% таслахгүй хүн шиг авч үлдэж чадсан бэ гэхээр яг адилхан эхлээд би яг юу хийгээд байна гэдээ өөрөө өөрчлөг эхлээд дотгошоогоо хандсан. Би яагаад тэр хийсэн үйлдэлээс ийм зүйлийг мэдэрсэн болоо гэдэг тийм. Би тэр үед зүгээр л надад тэр мэдэрсэн сүрэг сэтгэлээсээ болгоод шууд гомдонгуудаа муухай ашгараад байсан. Тэгээс би яагаад энэ зүйлийг мэдэрч байгаа ингэж огт хараагүй байсан. Тэгээ эхний алхам нь бол би яагаад энэ мэдрэмжийг мэдэрсэн бэ гэж өөрлөг барах тийм. Тэгэхээр би тэр мэдрэмжийг тухайн өнцгөөс нь мэдэрсэн байх надад амар олон шалтгаан байгаа байхгүй тийм. Миний ар гэрийн хүмүүжил, миний багасаа сонсож өссөн, миний найз нөхөд, миний харж үздэг зүйлс, миний өмнөх туршлагууд гэх мэтчлэн амар олон зүйл надад тэрний мэдрэмжийг мэдрэхэд нөлөөлсөн байгаа тийм. Тэгвэл би энэ мэдрэмжийг мэдрэхэд надад ийм олон зүйл нөлөөлсөн байгаа юм чинь. Тэр хүн энэ зан гаргахад ч гэсэндээ цаана маш олон зүйл нөлөөлсөн байж болох юм биш үү гэдэг нөгөө хүнийхээ
өнцгөөс харсан. Яг зүрхний хэлдэг эмпати буюу асуудлыг нөгөө хүнийхээ өнцгөөс харах. За ингээд харсан. Тэгсэн чинь бид хоёрын нөгөө хүний хийсэн үйлдэл болон би тэрийг нь хүлээж авсан байдал хоорондоо ерөөсөө нийцэхгүй байгаа байхгүй тийм. Би тэрийг нь хүлээж авъя гэхэд ч надад үнэхээр хэцүү байгаа мэнэ гэдгээ би хүлээн зөвшөөрөөд тэгвэл би яагаад заавал угаасаа хүлээн авах ёстой юм гэж хараад за тэгвэл би хүлээж авахгүй байлаа гэд тэр хүнийг ч гэсэндээ надад хэлсэн зүйлээс нь тэр хүн яагаад зүйлийг ойлгох ёстой ямар нэгэн зүйлийг тэр хүн заавал ойлгох ёстой албагүй байхгүй тийм. Тэр хүн буруу зүйл хийсэн буруу зүйл нь миний л хувьд буруу болохоос биш. Тэр хүн тэр зүйлийг буруу гэж ойлгоод өөр нэг хүнд очиод хийтэл нөгөө нэг үйлдэлийг нь харсан хүний хувьд миний зөв гэж бодож исэн зүйл буруу байж бас магадгүй байхгүй тийм. Тэгвэл энэ зөв буруу гэдэг ойлголт ч угаасаа тэгвэл юм биш ойлголт юм чинь. Яа заавал тэр хүн хийсэн үйлдэлээсээ надаас сууж гимших ёстой. Тэгээ би эн чинь би тэр хүнд заавал нэг юмыг ойлгуулад байх ёстой биш юм байна. Би тэр хүний хийсэн үг болгоныг хүн дээр хүлээгээд авах ёстой зүйл биш юм байна. Ерөөсөө л энэ чинь ингээ болоод тухайн үед мэдрэгдээд дууссан зүйл те. Тухайн нэг процессын тэр нэг нөхцөл байдлын зүйл те. Тэрнээс хойшоо би өөрөө дэвэргэж бодож яваад л өөрийгөө зовоод байгаа болохоос биш амар юм. Жинхэнэ болохгүй гэсэн юм байгаа. Тэжээс нь хүн болгон гомддог зүйл, хүн болгон гомддгүй зүйл гэж байхгүй мэн гэж ойлгосон юм хэцээс. Гэт бодоод тэрийг хүлээн зөвшөөрсөнгөө цаанаасаа ми ингээ дотор байгаад исэн тэр нэг муухай мэдрэмжүүд нөгөө хүний царайг хүртэл харахаас ингээ муухай санагдаад исэн зүйлсүүд ингээ аажмаар байхгүй болсон. Тэгвэл энэ нэг үйл ажиллагаа хийхэд тулд эн чинь амар олон нэлээд урт хугацааны зүйл болж байгаа юм л да 3-4 сарын зүйл те. Тэгэл нөгөө мэдрэмж нь алга болох гэж өөрөө 2-3 сар болоо. Тэгээ эцэст нь нөгөө найз дээр очиод дараа нь дахиад сайн уу гэд хэлэх надад зориг орж эхэлж байгаа байхгүй да. Тэр нэг дараа нь харилцаагаа сэргийх миний бол алхам байна л да. Би бол нөгөө хүнтэйгээ өмнө хэлсэн шиг яг ойлоосоо таарахгүй маяг амьдралынхаа дууныг хана усахыг хүсээгүй. Яагаад гэвэл өмнө бид хоёрын дунд үүссэн зөндөө олон сайхан дурсамжууд байсан, зөндөө олон хамтдаа хийсэн зүйл байсан учраас тэр болгоныгоо улам сайхнаар нь аваад явахын төлөө бол алхмыг хийсэн нь буцаад очиж сайн уу гэж хэлдэг. Тэгэхээр яг бас бид хоёрын өмнө хэлдэг тийм уучлалаа гэдэг нь тэр хүнийг амьдралдаа эргүүлж оруулж байгаа зүйл биш юм аа гэд буруу юм хийсэн хүн болгоныг амьдралаасаа хасаа яваад байх юм бол сүүл нь мэдээж ганцаараа л үлдэн тийм хүн болгон тантай юм шиг сүүл нь ганцаараа үлдэх учраас хин танд үн цэнтэй бэ та яг хэнийг амьдралдаа байлгамаар байгаа вэ би яг юу хүсэж байгаа вэ гэдгийг мөн бас таньж мэдснийхаа үндсэн дээр уучлаад тэгээд цаашдаа алхмыг хийх нь илүү өс зүг тийм энийг бас тагч болохгүй шиг санагдлаа. За тэгээд ийм замаар ерөнхийдөө бол гомцсон сэтгэлээ тайлж чадчихсан байна. Тэгэхээр энэ дээр яг хамгийн гол зүйл маань би өөрөө өөртөө ярилцсан болж байгаа юм. Хамгийн эхлээд өөрөө өөртөө ярилцаа тэрийг хүлээн зөвшөөрчөөд тэгээд дараа би сайн уу гэж нөгөө найз дээр очичоод тэр үед би ингэж ийм басан түрнээс хойш би чамд амар муухай зан гаргасан гэж би бүр ингээд уйлангаа алдаа найзгаа тэрвэрж ийсэн. Тэр үед ч гэсэн маа найз би чамд ч гэсэн амар гомцсон гэж надад хэлж байгаа байхгүй. Тэгсэн чинь би яг миний нөгөө өөртөө ярилцаад надад ч гэсэн гомцох боломжтой байж тээ гэдэг батлагдаад намайг уучлаарай би явстай. Тэр үед болсон үйл явдлаас болоод чамд муухай зан гаргацсан шүү гэж бид хоёр ярилцаад тэгээд харилцаа маань ингээд бүр огт танихгүй хүмүүс биш яг найзууд хийвэр үлдэж чадсан байгаа. Сайхан үйл явдал болчихё. За тэгвэл штэ сая яг зөчин яриаг сонсож байгаа хавцад нэг асуулт надад гарч ирлээ. Ерөөсөө уучлж болохгүй үйл явдал, уучлж болохгүй хүн гэж барина байдгүй. Тийм те. Уучлж яг энэ дээр асуултанд хариулахад уучлж болохгүй хүн болон уучлж чадахгүй үйл явдал гэж болно миний хувьд байхгүй байна. Энэ хэмжүүрэнд гэхдээ юунаас шалтгаалж ийнө гэхээр тэр хүн хэр их уучлах чадвартай вэ гэдгээс л ерөөдөө шалтгаалж байна. Яагаад гэвэл хүн болгон зарим нэг хүмүүс аливаа үйл явдлыг амархан уучладаг, аливаа хүмүүс сэтгэлээс амархан чөлөөлдөг байхад зарим нэг хүмүүс угаасаа дотроосоо тийм тэмцэгч, угаасаа дотроосоо догшин тийм ориглон хүн байж магадгүй шүү дээ. Тэр хүмүүсийн хувьд бол зарим зүйлсийг уучлах үнэхээр хэцүү байж магадгүй. Гэхдээ хин нь яг уучлах гэдэг арга суралцаад, уучлахад суралцаад асуудлыг өөрөөр хараад эхэлсэн цагт бол ямар ч үйл явдлыг уучлах чадах байх. Гэхдээ бас мөн ямар ч хүнийг уучлах чадах байх. Гэхдээ уучлчаад амьдралдаа оруулж болох хүн болохгүй хүн л гэж байна те. Миний хувьд бол яг тэрэн дээр л амар ялгаатай. Яагаад тэгэхээр миний үнцэн, миний хэм хэмжээ, миний үнэлэмжинд яагаад ч нийцэхгүй. Нөгөө хүний үнэлэмж, үнцэн, хэм хэмжээнүүд те ёс зүй ч гэсэндээ миний хувьд болон тэр хүний хувьд бид хоёр 9 онд байгаа тохиолдолд хихэндээ бид хоёр дандаа сөрөг нөлөөллийг л үзүүлэх байхгүй те.
хийндээ дандаа сэтгэл зүйд нь байнгын докторгүй байдлыг л үүсгэн. Бид хоёр нэгээ дэмжиж нэгэндийнхаа ирээдүйн сайн сайхан амьдралд наад жаргалтай байдалд нь тусалцаа үзүүлж чадахгүйгээс хойш заавал тэр хүнийг уучлалчаа амьдрал руугаа оруулах шаардлага бол надад байхгүй гэж үзэж. Тийм учраас тэр хүний ёс зүй болон үнэлэн шим хэмжээнүүд юу вэ? Минийх юу вэ гэдгийг таньж мэдчихээд тэгээд бид хоёрын нэг тус болоод харилцаад яваад чадах юм уу чадахгүй юм уу гэж шалтгаалаад харин амьдралдаа оруулах хүн гэж байна, оруулахгүй хүн гэж байна л гэж бодож байна. Тэгэхээр бас одоо хүн болгоны жишээг бид хоёр мэдэхгүй шүү дээ тий. Хүний амьдрал бас юуж тохиолдож магадгүй. Би зүгээр бодож байгаад бид хоёрын яриад байгаа хол ингээд нэг тийм найз нөхөр ч юм уу эсвэл ингээд нэг үерхэл хайрдурлал ч юм уу ингээд нэг амьдралын одоо харилцаануудын явцад үүсдэг ингээд жишээнүүд байгаа байхгүй юу. Гэтэл өмнөөс давсан одоо асуудлууд бас байж болох байхгүй юу. Нийгмийн асуудлууд ч юм уу. За бүр ингээд хүний амьдрал оронгоор нь өөрчлөлт авчрахуйц нөхцөл байдлууд ч юм уу юу их тохиолдохыг тэр ихэвдээ тий. Тэгэхээр зүгээр яагаад энэ асуултыг хүндсэн бэ гэхээр мэдээч хэрэг хүн өөрөө одоо зүгээр уучлалыг гээл уучлчих тэр амархан биш. Одоо зүгээр ингийн жижигхэн харилцааны асуудлыг хүртэл одоо уучлахад айгүй хэцүү хүнд байдаг. Маш олон үе шатуудыг давдаг. Гэтэл бүр тэрнээс давсан хүнд асуудал байх юм бол тухайн хүн өөрөө одоо бид хоёр юу гэдэг чинь за чи уучлаарай. Уучлахгүй бол магадгүй чи ингээд стресстэй айгүй хэцүү амьдрын зүрх судасны өвчин тусна гэдэг ч юм уу ингээд за заавал уучлал гэл ингээд орхичдаг. Гэтэл нөгөөний юу тохиолсныг бид нар бас сайн мэдэхгүй учраас хэрвээ өөрөө одоо өөрийнхөө төвшөнд энэ асуудлыг ингээд шийдвэрлэхэд үнэхээр хэцүү таны амьдралд ийм траума авчрахгүй зүйл явдал болсон үнэхээр уучлах чадахгүй байгаа бол бас байнга хилдэгчлэн мэрэгчлийн хүмүүст хандаарай гэж хийг аягүй хүсэж байгаа. Яагаад вэ гэхээр би нэг Facebook-ийн группт байдаг байхгүй юу? Ер нь сэтгэл готролтой холбоод ер нь сэтгэл зүйн асуудлууд яригддаг группууд тэрэн дээр бол янз бүрийн асуудалтай хүмүүс бичдэг. За тэгээ боломж гардаг бол ингээл уг нь бол комментэр чамаагүй ингээл биччихмээр санагддаг. Гэхдээ тэр хүмүүсийн ингээд амьдралыг харж байгаа үнсг нь шал өөр байгаад идэг. Арай нэг одоо миний хэлж байгаа юм хүлээж авах болоогүй ч гэх юм уу? Тэгэхээр ер нь бол маш олон тийм асуудалтай хүмүүс байдаг. Тэгээ тийм хүмүүсийн хувьд яг тийм сайн одоо чадвартай мэрэгчлийн сэтгэл зүйчдэр мэрэгчлийн хүмүүстэр очиосоо л гэж маш их хүсдэг. Тэгээд одоо магадгүй манай подкастыг сонсож байгаа сонсогч танд ийм харилцааны асуудал ч юм уу магадгүй өөрөө шийдвэрлэхэд давж гарахад хэцүү байгаа тийм асуудал байх юм бол мэрэгчлийн хүмүүст хандаарай л гэж маш хүсье. Тэгээ гадуур бас зүгээр ингээд сэтгэл зүйч гэдэг нэртэй хүмүүс бас маш их байдаг те. Тийм учраас бас очиж байгаа хүмүүсээ сайн бодолцох хэрэгтэй байхаа гэж урьдчилан сануулъя. За дараагийн нэг том чухал заавал ярих хэрэгтэй сэдв нь ингэж бодож байгаа. Ер нь ихэнх хүмүүсийн хувьд бид нар одоо ингээд бусдыг уучлна, одоо бусад хүмүүсийг уучлна гэж үйл явдал ингээд ярьдаг боловч хүний хамгийн уучлах ёстой хүн нь өөрөө байдаг юм шиг надад санагддаг. Хүн болгон өөртөө амар том ингээл шүүлтүр тавьчихдаг. За магадгүй зүгээр л хүн бол ямар ч алтай гаргаж болно шүү дээ, тий. Гэтэл өөрийнхөө гаргасан ингээ алдааг амар томор шүүгээл өөрийгөө ерөөсөө уучлж чадахгүй яваад байдаг хүмүүс айгүй олон байд юм шиг надад санагддаг. За тэр хүмүүсийн төлөөлөл нь бол би байсан уу гэвэл би байсан. Өөртөө маш их тийм өндөр шүүлтүр тавьдаг. Тэгээд өөрийнхөө гаргасан алдаа болгоныг ингээ орой унд тухлахаар ингээл тэр болгоно ингээ надад бодогдоод идэг. Өөрийгөө ерөөсөө уучлж чаддгүй төрлийн хүн. Тэгээд тийм болохоор хоёулын өөрийгөө уучлах талаар баг зэрэг яриа. Тэгээ эхлээд чамаас сая энэ яг өөрийгөө уучлах гэдэг зүйлийг дахин сануулж гаргаж ирсэн юм чинь яаж өөрийгөө уучлах юм бэ? Өөрийгөө уучлах гэдэг нь бас яг юу гэсэн үг юм те? Тэгээд энэ төлөөллийн хүн байсан гэсэн. Одоо тэгэхээр байха болсон юм чинь бас яаж байха болсон бэ гэдэг талаас нь. Тийм, яг байха болсон гэж шууд цэвэр хэлээд бас аюу хэцүү. Яг тэгэхээр энэ бас л нөгөө бусдыг уучлахтай адилхан үйл явц байхгүй юу? Нэг асуудал би өөрийнхөө гаргасан нэг алдааг уучлаа. Одоо өөрийгөө ингээд чөлөөллөө гэж бодоход дахиад өөр асуудал гаргахыг ингээд үүсэхгүй. Тийм болохоор энэ үйл явц би яг бүрэнгүүцэд өөрийгөө шүүхээ байсан гэж хэлж чадахгүй. Гэхдээ одоо за би яг энэ жишээг нь ярихаар айгу ингээд сунжирсан өөрт үйл явц болно. Мэдээч хэрэг ингээд өөрийгөө одоо муу хүн ч гэдэм үү ингээд нэг шүүхүүц нэг үйл явдал болсон. За тэгээ тэр үйл явдлын үндсэн дээрээс өөрийгөө байнга ингээл дутуу үнэлээл өөрийнхөө үнэлэмж маань нэгдүгээр амар муу болсон багассан байсан. За хоёрдугаар гэх юм бол
одоо надад юу ч аврал байхгүй юм шиг санагддаг болсон байсан. За би угаасаа л ийм хүн юм чинь одоо надад ямар ч юм гэрэлтэй байхгүй цаашдаа би яаж чадахгүй гэл. Тэгэл юм болгоноос харилцаа болгоноос одоо аль сайхан болгоноос ингээд өөрийгөө татаж гаргаад зулгаагаад идэг байсан. За тэгээс мэрэгжлийн маань буян юм уу да. Эсвэл арай би хүн болоод төлөвшөөд том болох гэж явж байгаа байгаагийн маань илэрлэж магадгүй өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх тал дээр маш их ажиллаж эхэлсэн. Одоо нэгэн л би ингээл хүслэн болоод төрсэн. Хүслэн болоод хүмүүжсэн. Одоо миний бие хүн болвол яг ингээд засвар сайжирч болно. Гэхдээ одоо 100% би ингээл шал өөр хүн болж өрсөж чадахгүй байхгүй юу? Тэгэхээр одоо байгаа дээрээсээ би яаж илүү нэг алхамж болтугай ингээд ахихгүй гэдэг дээрээ л илүү төвлөрдөг болсон. Өөрөөр хэлэх юм бол өөртөө тавьж байгаа шүүлтүүрүүдээ багасгаад ирэнгүүт би өөрийнхөө боддог байсан шигээ тийм сул дорой ч юм уу эсвэл тийм муу ч юм уу одоо тийм сөрөг хүн бол ерөөсөй байгаагүй. Яагаад вэ гэхээр миний шүүлтүүр амар өндөр байгаад байсан юм байлээ. Зөв. Чиний өөртөө тавьж байгаа шаардлагууд өндөр тэрэндээ хүрэхгүй болохоор айгаа хурдан. Тийм. Өөрийгөө одоо өөртөө итгэл нь буурдаг ч юм уу те. Тэгээд тэрэндээ хүрч чадахгүй байгаадаа өөртөө гомдоод хүч чадлаа дутуугаар үнэлээд ч юм уу те. Яг байх хэмжээс нь илүү шаардлага тавьчаад тэрэндээ хүрч чадахгүй болохоор хэцүү байдаг байсан гэсэн үг байна. Одоо алдаагаа ерөөсө хүлээн зөвшөөрдөг байсан байхгүй юу? Би ерөөсө алдаа гаргаж болохгүй. Ерөө би алдаа гаргачих юм бол одоо муу хүн сул дорой муу гэл ингээд шууд доош нэг л авчих гээд байдаг байсан. Гэтэл энэ бол цаг хугацааны ирэхээр бас ингээд өөрчлөгдөж байна. Тэгээ мэдээж хэрэг бас бүрэн төгс олоогүй өдөр болгон бүр ингээд өөртөө ажиллаж байгаа. Энэ дээр бас нэг зүгээр сая бид аз жаргалын тухай ярьжсэн. Az жаргалын тухай ярьж хахад өөртөө итгэх итгэл болон тэр сэтгэл зүйн эерэг байдлыг хэрхэн бий болгох вэ гэдэг дээр бусдад туслах гэдэг зүйл яригдчихсэн байгаа тийм. Тэгэхээр яг хэрвээ та өөрийгөө уучлах чадахгүй өөрийгөө сөрөг талаас нь хараад тийм би ерөөсөө муу хүн би л болж бүтэхгүй хүн гэж хараад байгаа. Тэгээд тэр нь бүр ингээд лавширж явсараа юу ч цаашдаа ирээдүйдээ хийх хүсэлгүй болцсон ингээд би өөр нь хүмүүсийн гомдоочдаг ч юм өөрөөсөө сайн зүйл харж чадахгүй байгаа бол ямар нэгэн байдлаар бусдад тус хүрэх гээд үзээрэй гэж тэр үед яг бусдад тус хүрэх үед бусдаас ирж байгаа хариу үйлдэл нь танд илүү сайн сайхан мэдрэмжийг төрүүлэх үс тэр нэг жижигхэн очин болж чадах юм шиг надад санагддаг. Нэг хүнд очиод ядаж мэдхгүй зүйл дээр нь хилээд өгөх тэгмүүд нөгөө хүн би ийм зүйлийг мэдхгүйсэн чиж олон талын юм мэдх юм аа гэд нэг үнэхээр тэр зүйл хүнийг олон талын юм мэддэг үгүйг нь мэдхгүйгээр тэр хүн зүгээр хилчлээ гэж бодоход энэ нэг зүйлийг сонсоход л нөгөө хүн тэр нэг дотор байгаа унтарч исэн галыг асаахуйц дахиж цочлох хүнийг үйл явдал болох боломжтой байдаг учраас бусдад туслаад бусдад сайн сайхан зүйлсийг хийгээд түүнээсээ авах мэдрэмжээр бас өөрийгөө цэнэглэх байж болох юм. Гэхдээ зүгээр өөрийнхөө төлөө бусдад сайн зүйл хийгээд гэсэн үг шил тэ. Зүгээр яг хоёр тал арга байж тий хоёр талтай нэг тийм үйл хийж болох юм тэ. Арга ашиглаж болох юм. Тэгээс өөрийгөө уучлах дээр нөгөө хим хэмжүүрээ өөртөө тавьж байгаа шаардлагуудаа бас хэтэрхий доошлуулчих гадаах эрсдэлтэй тий. Тэнгүүтээ хэтэрхий доошлуулангуудаа ингээ бүр назгаараад бүр цаашаага өсөж хөгжих хүсэлгүй за бас өнөөдөр хийх юм хийцээ юм чинь гоотой нэг хуудас ном уншин гоотой за өнөөдөр болчлоо гэдээ бодчих шиг бай тээ. Альсвал хит өндөр тавиад өдөрт бүр өдөр болгоо нэг ном уншин гэдэг шаардлага тавин гоотой тэрэндээ хүрч чадахгүй болоо сэтгэлээр унаад байж бас болохгүй болчихж байгаа юм тээ. Тэгэхээр яг өөрийнхөө юу чадах вэ өөрийнхөө хинбэ гэдгээ бас их төрүүлээ таньж мэдээд тэгээд түүнийгээ багаар ингэж чаленж хийсэн сорьсон шаардлагуудыг өөртөө тавих нь илүү бас илүү тэнцвэртэй тэр цаашдаа өөртөө гомдохгүй байх үндэс нь болох юм шиг бас надад санагдлаа. Тэгвэл би дахиад одоо сүүлийн удаа нэг юм асууж байгаа сүүлийн удаа. Би сая чамайг бас яриа сууж байхад нэг юм бодлоо. Одоо нөгөө өөртөө ингээл өөрийгөө ер нь байнга буруутгаад идэг төрлийн хүмүүс байдаг шүү дээ. Ер нь өөрийнхөө юм болгоны ингээл болж байгаа үйл явдал болгоноос энэ ч миний буруугаас болоод ийм юм болсон. Энэ ч миний буруу байсан. Гэхэл байнга дотор өөрийгөө шаналал өөрийгөө буруутгаал яваад идэг төрлийн. Тэгээд гэтээ энэ миний яг зөв ч гэж магадгүй буруу ч гэж магадгүй. Би зүгээр таамаглал төвшүүлээд чамаас асууж байгаа шүү.
ер нь эрэгтэй хүмүүсийн хувьд энэ төрлийн хандлага хэр байдаг гэж чи боддог вэ? Ойлголоо. За, өстой эрэгтэй хүмүүсийг төлөөлөн хэлж чадахгүй юм да. Гэхдээ тийм зүгээр яг өөрийнхөө бодлыг хэлэх юм бол нэг их байдаггүй болов. Яа тэгэхээр эрэгтэй хүмүүс илүү яг асуудлыг за болчихвойлгүй гэж хараад идэм шиг санагдаад аргалчна гэж тийм. Ямар нэгэн зүйл болохоор аргалчиж болох юм шиг. Тэгэж нэг асуудлыг арай өөр өнцгөөс хардсан юм шиг санагдаад. Тийм, яг нэг асуудлыг цаашдаа надаас олчлаа гэдэг дотгошоогоо гүнзгийрээд ингээд одоо эмороод тийм. Даадах нь арай зөвхөн. Гэхдээ мэдээж эрэгтэй хүн болгон тийм биш. Эрэгтэй хүн болгон тийм адилгүй тийм personality бие хүний хэв шинжээсээ тэр сэтгэл зүйн чадварууд энэ тэр бүгд өөр учраас мэдээж сэтгэлээр унах хэрэгтэй хүмүүс байна. Би ч гэсэн өөрөө хаяад сэтгэлээр унах үе зөндөө гарна. Асуудлыг өөрөөсөө олчлаа гэж зөндөө их бодно. Гэхдээ тэр үед надад зүгээр юу хамгийн чухал байдаг вэ гэхээр асуудлыг яг объективоор харах, асуудлыг ингээд өөрийн мэдрэмж, өөрийн мэдрэмж, өөрийн бодол санаагаар харах биш ингээд асуудлыг өөрөөсөө холдуулаад хажуунаас нь харах гэдэг тэр л чадвар амар хэрэгтэй юм шиг санагддаг. Сэргээрээ яг олон эмэгтэй хүмүүс за ингээд гендрийн асуудал хүндхээр энэ нь бас эргээд амар тийм туйлын юм бол ерөөсөө яриаггүй шүү, өөрсдийнхөө бодлыг хэлж байгаа шүү. Сэргээрээ эмэгтэй хүмүүс өөр дээрээ амар их ингэж ачаа өөрөөд өөрийгөө амар их буруутгах гэдэг юм шиг надад санагдсан. Зүгээр санагдсан шүү. Гэхдээ яг одоо судалгаагаар ч юм уу ийм гараад ирсэн юм бол байхгүй, эрэгтэй хүн болгоныг эсвэл эмэгтэй хүн болгоныг ийм гэж хэлж чадахгүй. Зүгээр юм сонирхол татсан асуулт байсан болохоор асуусан шүү. Тэрийг бас зүгээр тунгаан авч үзээрэй. Тийм тэгээ бас бид хоёрын энд яригдсан тэр хэрхэн өөрсдөө уучлсан бэ, хэрхэн бусдыг уучлсан бэ тэр хэрэгжүүлсэн арга барил ч гэсэн те хүн болгонд тохирох арга барил гэж бол хийж бид хоёр баттай чадахгүй. Хүн болгоныг тэгээд үзээрэй гэж зөвлөхгүй. Зүгээр оролдоод үзэж болох юм гэдэг те бид хоёрт хэрэгжсэн бид хоёр хэрэгжүүлж чадсан бид хоёрт үр нөлөө өгсөн аргууд учраас ярьж байгаа. Тэгэхээр энэ болгоноос илүү ургуулсан бодоод илүү цаашдын арга замуудыг ч гэсэндээ олж харах боломжийг олоннээс яригдж байгаа гэдгийг мөн дахин сануулж шийдэх хэрэгтэй болов. За соёлынх нь хугацаа бүр цаг гарan болоо явчихжээ. Харин тий. Бас сонсогч нар маань мэдж байгаа минут дээр болоо бид хатаа байрсан штэ байдаг. Хэтрүүлэхгүй нуршихгүй гэл. Гэтэ энэ удаа нөгөө та бүхнийгээ сансан сэтгэлээрээ маш олон юм яриад нуршаад бас урттуу болчлаа тий. За тэгэхээр хоёлаа энэ дугаараа өндөрлөө дүгнэлт маягийн юм хэлээд дуусгая гэж бодож байна. За тэгэхээр хамгийн түрүүнд эхлэх зүйл гэх юм бол уучлалт нь бусдад өгж байгаа биш. Та өөрийнхөө амьдралд өөрийнхөө хувь хүнд өөрийнхөө аз жаргалд оруулж байгаа хувь нэмэр шүү. Тэгэхээр одоо зүрх сэтгэлдээ ийм хар бул чулууд хийгээд явхахаа оронд уучлах талаар нэг бодоод үзээрэй. Гэхдээ мэдээж хэрэг заавал гэж албадахгүй. Гэхдээ ингэх юм бол таны амьдралд боддоор бие сэтгэл болон одоо юу гэдэг чинь махбодд нь ч гэсэндээ эргээр нөлөөлөх болно. Энийг бол хувийн туршлагын хувьд ч тэр маш олон судалгаануудын хувьд ч тэр нотолж хэлж чадгаар байгаа. За хоёрдугаар гэх юм бол за юу ч гэсэн энэ дугаарыг мань хүлээж авсан сонссон маш их баярлалаа. Тэгэхээр дараагийнхаа дугаараар илүү олон сонирхолтой сэдвүүдийн хүрээнд уулзцгаая. Тэгээ хоёрдугаар дүгнэлтийн гүйцэх юм бол уучлалт маань амаргүй зүйл гэдэг тийм. Уучлалт маань уучлалыгаа уучлалцдаг. Уучлалт маань би уучлалаа гэж хэлээ гүйцэждэг зүйл бол биш байхана. Тэгэхээр уучлахтаа юу хамгийн түрүүнд ойлгох хэрэгтэй вэ гэхээр болсон үйл явдлыг сайн ухамсарлаж ойлгох. Түүн дээрээс мэдэрсэн зүйл, түүн дээрээс тухайн годсон үйл явцаа хүлээн зөвшөөрөхтэй. Энэ хүн үнэхээр надад муухай зүйл хийсэн үү? Хийсэн би тийчээс ийм мэдрэмж мэдэрсэн үү? Мэдэрсэн гэдэг хүлээн зөвшөөрөөд тэгвэл яагаад би мэдэрсэн? Яагаад тэр хүн тэр зүйлийг хийсэн гэдэг ухаж бодоод илүү ухамсарлаад тэгээ бүр сүүлд нь ярьсан сэтгэл дотроосоо тэр зүйлийг чөлөөж гаргах. Сэтгэл дотроосоо тэр хүнд уучлалыг үзүүлэх. Тэгээд 3 дугаарт гэх юм бол уучлалаа гэдэг та бүхний амьдрал цаашдаа сайн сайхан хамтдаа үргэлжийн хамтдаа ингээд тасралтгүй хэлхэлтэд явна гэсэн үг бол биш байх нь. Тэр хэлхийг
яаж ямар ч байдлаар тасалж болно. Тэр заавал хүмүүсийн харилцаа гэдэг чинь өөрсдөө ирэх байгаа шүү дээ. Найз гэд заавал харилцах үүргийг хүлээгээгүй, заавал харилцах шаардлагатай биш. Найз гэдэг нь хинхэн өөрөөсөө ирэхээр тэр нэг харилцаанд сайн дураар оролцож байгаа процесс. Хин хэндээ тохирохгүй хамаал тасалж болно. Гэр бүл ч гэсэн дээ. Найз нөхөд ажлын хамт олон ямар ч харилцаа байлаа гэсэн бүгд л өөрсдөө ирэхтэр оролцож байгаа. Хин ч харилцаанд орох үүргийг хүлээгээгүй. А гэхдээ харилцаатай байна гэдэг нь аз жаргалтай байх өөрийн суурь зарчим үндэс болоо явчихж байгаа тийм сайн харилцаатай байна. Тэгэхээр сайн харилцаатай байхын тулд уучлалт дахиад хэрэгтэй байх нэ гэж. За энэ удаагийн дугаартай хамт байсан бүх сонсогч нартай баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая. Тотгоолцъя. Баяртай. Баяртай.